За мөн дээрэс нь дараагийн заавар нь хөшүүргөө солио гэд хүмүүс тэгээд байгаа. Би хөшүүргөө солимоор байна. Би хөшүүргөө солио гэдэг байгаа тий. За тэгвэл хөшүүрийг солихын тулд яах хэрэгтэй вэ гэхээр аккаунт хэсэг рүү орно. Аккаунт хэсэг рүү оронгууд одоо байгаа данснууд чинь нийтвэтэй данснууд чинь гарч ирнэ гэсэн үг. За тэгвэл энэ дээр дарангууд change leverage гэдэг байгаа. За change leverage гэдэг дээр дараад за тэгэнгүүт энэ сонголтууд гарч ирэнгүүт нэгийг харьцах 1000 гэдгээс сонгоод тэгээд энийг чагтлаад change leverage байна. Гэхдээ хөшүүргээс солиход анхаарах ёстой зүйл нь юу вэ гэхээр бидний кредит болон бонус мөнгнүүд бүгдээрээ устдээ шүү. Кредит болон депозит бонус мөнгнүүд маань устдээ шүү 1000 болгоход. Тэгэхээр ер нь бол $100 дээр маржин шахахгүй бол нэг амар тэгж угаасаа 1000 хөшүүргэх юм шаардлагагүй байдаг шүү дээ. 500 бол хангалттай. Одоо бидний данс 500 та байгаа гэсэн. Тэгэхээр үнэхээр шаардлагатай байд бонус хэрэггүй гэж бодох юм бол мэдээж яриг яах нь leverage солиод 1000 та болгож болох нэ. За дээрэс нь энэ дээр бас дараагийн зүйл нь энэ Remon credit гэж байгаа. За Remon credit гэдгээ дараад бүгдээрээ кредиттэй байхгүй болгож болох нэ. За яа. Тэгээ ялангуяа энэ $50-тай тэгмүү $50-ын кредит маань бид ингээд алдах юм бол нэг хасах баланс зааштай байхгүй. Тэрнээр жишээлбэл remove credit гэж гарч ирэх юм бол дараа эсвэл нөгөө нэг reset balance гэж гарч ирдэг шүү заяа. Тэгээд тэрийгэ дарж иж бид нар арилдана. Тэгэхгүй бол яг кредитийн хасах баланстай мөртлөө депозит хийчих юм бол угаасаа хасах баланс байгаа юм чинь депозит хийсэн мөнгө бас хасагдчих шүү. За энэ бүгдээрээ ойлгох хэрэгтэй.